За сайн байцгаана уу хүүхдүүд. Тэгэхээр өнөөдрийнхөө хичээлээр нийгэм судлал 8 дугаар ангийн хувь хүн ба нийгэм гэсэн бүлэг сэдвийг авч үзнэ. За тэгэхээр сурах хүчтэй хүүхдүүд нь сурах хүчгээ бүгдээрээ гаргаарай. За тэгэхээр нийгэм судлал гэсэн сурах хүч маань өөрөө 5 бүлэг сэдвтэй байгаа. Тэгэхээр өнөөдөр бүгдээрээ бол энэ сая хичээл орж явах явцад бол бүх сэдвүүдээ бол ерөөхдөө бол судалсан. Гэхдээ бол бүрэн гүйцэд бол гэж хэлэхгүй. Хүүхдүүд маань бол хичээл заасан. Гэхдээ энэ нэг сайн бас боломжийн байсан. За тэгэхээр багш нь одоо хичээл болгон дээр нэг бүлэг сэдвийг авч та бүхэнд хүүхдүүдэд хичээлээ ярьж тайлбарлаж өгөх болно. За орон нутгийн орчин яагаад чухал вэ гэж. За орон нутгийн орчин гэдэг нь бидний амьдрын суугаа, бидний хүрээлэн буй орчныг хэлж байгаа. За тэгэхээр энэ яагаад чухал юм бэ гэдгийг бүгдээрээ эхлээд авч үзье. За яагаад гэвэл бид нар төвшнгөөр нь аваад үзэх юм бол одоо нийгмийн бүлэг, байгууллага, за тэгээд цаашаага орон нутаг, улс орон, бүс нутаг, даян дэлхий гэдээ ингээд авч үзэж болно. Тэгээд бидэнтэй хамгийн ойр байдаг зүйл бол бидний амьдрал суугаа орон нутаг байгаа. Тийм учраас бидний одоо оршин суугаа хороо, хотхон тийм ээ. Энэ хүрээлэн буй орон сууц, барилга байгууламжинд байгаа хүмүүс бол одоо бусдаас илүү ойр орон зайд оршин байгаа гэдэг утгаараа бас харилцаа холбоо хамааралтай байдаг. За жишээлх юм бол энэ Япон улсад ихэд ийм байгалийн гамшиг болоход орон нутгийн иргэд бол бие биендээ туссан тухай жишээ сурах хүчгэн дээр байгааг та бүхэн хараарай. За тэгээд ер нь хүмүүс яагаад хамтран амьдардаг юм бэ гэдгийг судлаач Дюркгейм авч үзсэн байна. За юу гэж авч үзсэн бэ гэхээр энэ сурах хүчиг маань жоохон жижигээр нь явуулахгүй бол Дюркгейм болохоор механик нэгдэл, органик нэгдэл гэж авч үзсэн байгаа. Тэгэхээр механик нэгдэл гэж юу юм бэ гэхээр хүмүүс болохоор адил төстэй шинжээрээ хоорондоо эвлэлтэн нэгдэгэ гэсэн санааг гаргасан байна. Тэгэхээр жишээлбэл хүмүүст юу байна тийм ээ? Эсвэл хүмүүс юу хийдэг вэ? Ямар аж ахуй хийдэг вэ гэдгээрээ хоорондоо нэгдэж амьдардаг гэсэн үг. Жишээлбэл эвтээр үесэл одоо газар тариалан хийдэг хүмүүс одоо хамтран аж төрөх юм уу? Эсвэл малдаг хүмүүс бол бас хамт одоо өөрийнхөө орон нутаг гэх юм уу тэр газараа хүрээлэл бий болгож амьдрах жишээ нэ. Тэгэхээр энийг механик нэгдэл гэж судлаач Дюркгейм үзсэн бол органик нэгдэл гэж бас байдаг. Тэр нь юу вэ гэхээр хүмүүс өөрт байхгүй зүйлээ хоорондоо солилцох замаар хоорондоо нэгддэг гэсэн энэ санааг Дюркгейм гаргасан байна. Тэгэхээр энэ бол хүмүүс хамтран амьдрах шалтгаан байна. За тэгэхээр түрүүнийх нь багшийнх нь ярьсан төвшин энд байж гин тийм ээ. Тэгэхээр энэ олон төвшөнд хүмүүс харилцахдаа хамгийн одоо ойр гэх юм бол мэдээж хэрэг бүлэг байгуулга байж таараа тийм ээ. Айл нэг бүлэг байгуулгад байна хүмүүс. Тэр бүлэг байгуулга нь өөрөө нэг орон нутагт байдаг гэдэг утгаараа орон нутгийн орчин бол их чухал байх нэ. За багш нь чухал гэсэн ойлголтуудыг яаж тайлбарлаад явъя. Тэгэхээр түрүүний Дюркгеймийн үзэл санаатай холбоотой сүүлд Америкийн эрдэмтэн Маслоу гэдэг хүн бол энэ хэрэгцээний шатлалыг гаргасан байна. Тэгэхээр энэ дээр бас хүмүүс яагаад хамтран амьдардаг гэдэг юм бол гарч ирж байгаа. За жишээлх юм бол хүний хамгийн анхдагч хэрэгцээ бол бие физиологийн хэрэгцээ байдаг. Харин бие физиологийн хэрэгцээ бий одоо хоол, унд, орон байр те энэ бүхнээр хангасны дараа хүн бол аюулгүй байх хэрэгцээ үүсдэг. Тэгэхээр аюулгүй байхын тулд мэдээж хэрэг хүмүүс тунд амьдарч иж хүмүүсээр хүрээлүүлж иж хүмүүсээр хамгаалуулж ивэл аюулгүй байна. Тэгэхээр энэ бол бас хамгийн гол хамтран амьдрах шалтгаан байж болно. Бие физиологийн хэрэгцээнд дээр жишээлбэл хоол хүнсээ бий болгохын тулд мэдээж хэрэг хамтран амьдрах хэрэгтэй болно. За цаашлаад Маслоугийн хэрэгцээний онол дээр бол нийгмийн хэрэгцээ гэж байгаа. Тэр нь бол хүмүүстэйгээ харилцах гэдэг энэ хэрэгцээ. Энэ бас их чухал хэрэгцээ байна. Тэрний дараагийн дээд чатанд бол хүмүүс бол хүндлэл хүлээхийг хүсдэг ийм хэрэгцээ шаардлага байдаг. Хамгийн дээд түвшний хэрэгцээ нь бол өөрийгөө илэрхийлэх хэрэгцээ байдаг гэж ингэж үзсэн байна. За тэгэхээр ер нь бол ихэнх хүмүүс бол бие физиологийн хэрэгцээгээ, аюулгүй байх хэрэгцээгээ, нийгмийн хэрэгцээг ингээ хангаад амьдардаг. Тэгвэл илүү нөгөө амжилт руу тэмүүлж байгаа, амжилтанд хүрч байгаа хүмүүс нь бол хүндлэл хүлээх хэрэгцээг илүү дээгүүр авч үздэг. Өөрийгөө илэрхийлэх хэрэгцээг илүү өндөрт авч үздэг. Өөрийгөө зөвхөн үгээрээ биш те үйлдэлээрээ, ажиллаараа, шинжлэх ухааны олд нээлтээрээ ч юм уу ингэж илэрхийлснээрээ нийгэмд бас ихийг хийж бүтээдэг байх нэ хүмүүс.
Яа тэгээд бидний амьдарч байгаа энэ орон нутагт бол олон янзын бүлгүүд байдаг, бүлэг байгууллагууд байдаг. Тэгээд энэ бүлэг байгууллагууд нь бол хүмүүсийн янз бүрийн хэрэгцээнүүдийг хангаж идэг. Нэг талаас хүмүүсийн хэрэгцээ нь өөрчлөгдөж идэг учраас энэ бүлэг байгууллагуудын бас одоо үүрэг өөрчлөгдөж байдаг байх жишээ нь. Эсвэл бүлэг байгууллага дагаад хүмүүсийн хэрэгцээ амьдралын хэм маяг өөрчлөгдөж байх жишээ нь. Ийм одоо зүйлүүд байдаг байх нэ. За цаашаа орон нутгийн орчин тулгамдчмын асуудлыг ойлгохоо гэж. За энэ дээр хүүхдүүд одоо жишээлбэл яаж оролцож болох вэ гэдээ бид нэр хичээлээр бас ярьж байсан. Одоо орон нутгийн орчинд жишээлх юм бол ямар нэгэн асуудал байвал хүүхдүүд үүсэл бодлоо илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх, за байгаль орчны асуудал, хог хаягдлын асуудал байгаа бол бас өөрийн биеэр оролцох тийм ээ. Ийм зүйлүүд байж болох юм аа. Тэгэхээр хувь хүний асуудал уу, нийгмийн асуудал уу гэдэг бол энэ дээр яригдана. Тэр нийгмийн асуудал нь хувь хүнд бас нөлөөлж иж болно. Хувь хүн өөрөө нийгмийн асуудлыг үүсгэж болно. Тэгэхээр энэ асуудлууд нь хоорондоо холбоотой байж болох юм аа. За тэгээд зөрчилдөөн гэж юу вэ гэдэг сэдвийг авч үзье. За зөрчилдөөн гэдэг бол ер нь бол одоо яагаад үүсдэг вэ гэхээр одоо харилцаанд гарч байгаа асуудал байж болно тийм. Энэ дээр жишээлх юм бол нөгөө эсрэг талд байгаа одоо оролцогчийн харилцагчийнхаа ашиг сонирхлын эсрэг байр суурьтай байхыг бол зөрчилдөөн гэж хэлж болно. За зөрчилдөөнд одоо шалтгаанаараа, эрчмээрээ, хэлбрээрээ, цар хүрээгээр ингэж олон ангилах бас юм байна. Энийг бүгдээрээ дэвтэр дээрээ хийсэн байгаа. За тэгвэл хамгийн гол нь хэдүүлээ яах вэ гэхээр зөрчилдөөнийг хэрхэн шийдэрлэх вэ гэж байна. За энэ дээр Америкийн эрдэмтдийн Томас болон Килман нарын гаргасан юм загвар байна. За зөрчилдөөнөөс зайлсхийх, сөргөлдөх, буулт хийх, хамтран ажиллах гэдэг ийм хандлагуудыг хүмүүс гаргадаг гэж байна. За энэ дундаас бас шийдэх арга зам нь гэвэл зайлсхийх, буулт хийх, хамтран ажиллах нь байна тийм ээ. Харин сөргөлт гэдэг бол одоо зөрчилдөөнийг шийднэ гэдэгт бол жоохон асуудалтай юм байна. За тэгээ хамгийн үр дүнтэй арга бол буулт хийх болон хамтран ажиллах юм аа. За тэгээ энэ бүхний огцлол дээр бол харилцан буулт хийх байж болох юм аа гэдэг санааг бол бас гаргасан байгаа. За тэгээ орон нутгийн асуудлыг яаж шийдэх вэ гэдэгтэйгээ бас холбоотой юмнууд явж байна. Сайн дурын үйл ажиллагаа хийнэ гэдэг. За тэгээд эхний бүлэг сэдвийг бол багш нь ерөөхдөө сурах хүчгээс нь ингээ харж агаад тайлбарлах юм а тайлбарлаад ингээд явлаа. За одоо харин бүгдээрээ яах вэ гэхээр бүлэг сэдвээ бүхэлд нь бас базаад ерөөхдөө нь ярьсан учраас за бүлгийн дүгнэлтээс даалгавар хий. За энэ одоо гадуур байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор хийх боломжгүй бас даалгавар байна. Тийм учраас энийг орхий. За энд юу байна? За бүгдээрээ гэрийн даалгаварт сурах хүчгийнхээ одоо энэ хувь хүн ба нийгэм бүлэг сэдвийн бүлгийн дүгнэлтийн хамтран ажиллаарай гэдгийн энэ хоёр асуултыг хийе. За эхнийх нь бол зөвхөн мэдээлэл юм байна доо. За тэгээ энэ хүснэгтийг ер нь бол 3 дахь асуултыг ерөнхийдөө хийх юм байна. Ерөнхийдөө энэ хамтран ажиллаарай гэдэг бүгдээрээ уншаараа. Тэгээд 3 дугаар даалгаврыг хийгээд дэвтэр дээрээ хүснэгтийн зурж агаад хийгээд чагтлаад багш руугаа одоо зургийг аваад явуулах нэ. За тэгээ асуух юм байвал бас Google Classroom-ээрээ Google Chat-аараа бүгдээрээ харилцъя. За анхаарал хандуулсанд баярлалаа.